За Симфати гэдэг одоо шинэ хүнс ногооны завхууд 6 дугаар сард коронавирусыг хадвар гарснаас болж төгсөлчгээрээ үүдэ хаасан. Тэгээд 6 сарын дараа би дахиад эртээ үед одоо хөдөлгөөн ихтэй буцаад ихэд сүрийн ажиллаад эхэлсэн байна. Энэ Симфати завхууд Бээжин хотын хамгийн том хүнсний зах. Тэгээд Бээжин хотын бараг 180 гарын одоо хаа амтан суугчдын өдөр тутмын мах ногоо жимсийг хангалттай том зах юм аа. Үнэхээр том зах юм байна. Зөвхөн ганцхан төрлийн ногоо гэдэг юм. Бараг 100 гарын машин. 2 контон 100 гарын машин тэр чигээрээ ганцхан төрлийн ногоо худалдаж байгаа болохоор үнэхээр том зах юм байна. Дандаа импортын жимс зардаг хэсэгт ирээд байна. Хахаа үзэж шүү. Энийг одоо зах зээлээр гарах юм бол бараг 100 гарын яваа болох. Тэгтээ энэ дүүс нэг хайрцсан 60 яваа гэж байна. Бөөний зах учраас 60 яваанаар ингээд бүхний авчиж болж байна. Хааландаас импортлж авсан нууны нүд юм байна. Өвлийн 12 сард импор авч ирнэ гэдэг байна. Гоё шүү. Ам темөр байна. Гоё. За тэгээд Симфати захын бас нэгэн танхимд ирээд байна. Энэ танхим нь болохоор ядуурлыг бууруулах тусгай дангуунууд ажиллаж байгаа. За тэгээд энд одоо орон нутгийн нутгийн одоо онцлогтой бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүний зарж байна. Одоо би Өвөр Монголын дангуул ирчээд байна. За энэ болохоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг одоо ядуурлыг бууруулах гэдэг шугамар одоо хотын орчин суугчид зарж хөдөөний тариачдын хөдөө орчин суугчдын хөдөө орон нутгийн орлогыг нэмэгдүүлж байна. Хараад үзье. Монгол өчигтэй өхрийн махны зам гэсэн байна. Шилэн голдын бүтээгдэхүүн байна. Надаа өөр өчтнэх хүн да. Тал нутгийн хар ярих гэж талын хар гэдэг алдаг та. Энэ одоо олтгоо олцох юм да байж байдаг. За нэг одоо Өвөр Монголын Хянга аймагт тудраг тарьж байгаа. Задаад хошууны мөнгө усан тодорхой тусгай хошоо гэж байна. Энийг бас сүүлийн ихэнх одоо хүмүүсийн авч байгаа. Хянганы уулан тарьж байгаа энэ тодорхой юм. За энэ байх Өвөр Монголын хүмүүсийн олон бүтээгдэхүүнүүдийг энэ зарт юм байна. Аюул хань гөөний үйл зарж байна. Тэгээ эндээс авсан орлого нь одоо шууд тариач дээр очдог. Ядуурлыг бууруулах яг ийм юм байна.